Ухаалаг утас таблетын замбраагүй хэрэглээ болон чихэрлэг үндэсний буруу зуршлаас үүдэн 5 хүүхэд дутмын нэгд анхаарал дутмагшил хам шинжилэрч байна. За үүнээс үүдэн хүүхдүүд хичээлдээ төвлөрөхгүй байх, альваг амархан мартах, хэд хөдөлгөөнтөх зэргээр сурлагын чанар нь эрс мууддаг байна. За мөн энэ асуудал зөвхөн хүүхдээр зогсохгүй томчуудын дунд ч тархаж ажил амьдралын бүтээмжид сөргөөр нөлөөлөх болжээ. Орчин үеийн хүүхдүүдийн дунд түргэн допамины хамаарал асар урдтай нэмэгдэж байна. Өдөрт хэдэн цагаар богино хвчлэг үзэх, чихэрлэг ундаа байнга хэрэглэх нь тархины анхаарал төвлөрүүлэх, дааврын тэнцвэрийг алдагдуулдгийг судалгаанууд харуулжээ. Анхаарал дутамгшил нь хүүхдийг хичээлээс нь хоцрогдруулаад зогсохгүй, үе тэнгийнхэнтэй харилцахад хүндрэл учруулж ганцаардуулахад хүргэдэг байна. Ажиглагдж байгаа ер нь хүүхдүүдийн дунд айгүйх анхаарал одоо суларж байгаа энэ төр ажиглагдж байгаа. Тэгээ манай зөвөр жишээгээр харахад одоо ээж аав үеийн хүмүүс одоо нэг 60 гарсан хүмүүс утсанд амир дунтцсан байгаа байхгүй. Тийм хүүхдээ бол одоо ингээд бас жоохон том болоод ирэхээр хөрх ингээл утас мац үзгээл үеийнх нь бас үзэл ингээл байна л да. Одоо компьютер тоглоод ч юм уу те. Тэгтээ аль болох нөгөө хугацаатай. Одоо утсан дээр нь манай бид хоёр ч одоо нөгөө ийм parent одоо нөгөө эцэг эхийн хараа анилтыг төвчүүлчихдэг. Тэгэл одоо тэдэн цаг л хүүхд утсаар олтно орой 9 цагаас хойш утсан ингээд хаалттай. Хүүхдүүдийн нөгөө анхаарал дутмагшилтай байна гэсэн шүү дээ тий. Одоо бүгд богинохон рeel үзэл, TikTok үзэл тий нөгөө удаан сууж ном уншдаг үе бараг байхгүй болох гэдэг. Тэгэхээр тийм богинохон зүйлүүдээс болж анхаарал нь нөгөө доктортой болохгүй байгаад байгаа бас асуудлууд байна. Эцэгчүүд хүүхдээ зүгээр л сахилгагүй эсвэл залхуу гэж оновчгүй дүгнэн зэмлэж шийдэх нь асуудлыг улам хүндрүүлдэг. Энэ нь бодит эмгийг бөгөөд эрт үед нь оншилж амьдралын хэм маягийг нь өөрчлөхгүй бол насан туршийн зуршил болон үлддэг болохыг сэтгцэн эмч санууллаа. Анхаарал дутмагшилтай хүмүүс болохоор яг нэг дамжуулах тэр юм нь болохоор жоон садтай учраас юмыг мартах гэдэг. Хоёр дэгчээр сэтгэл готор, сэтгэл төвшөлт ямар нэгэн бодисын хамаарал ч юм уу тэгээд дэлгэцийн хэрэглээ гих мэтчлэнгээр ингээд хоёр дэгчээр анхаарал дутмагшлууд бас ингээд үүсч болтгоо гэсэн үг. Нэгдүгээр гэх юм бол утасны хэрэглээ ангитай болсон. Тэгээд маш богино хугацааны ой тогтоолтой юм ингээд үздэг. Тэгэхээр чин ингээд уул нь бол ингээд хүүхдийн угаасаа анхаарал бол угаасаа бага байдаг. Тэгээ 16% нь бага байдаг боловч ерөнхийдөө нийтээр болохоор онцлог нь анхаарал угаасаа ер нь жоохон бага байдаг. Чихрийн хэрэглээ аяг их байна. Чихрийг одоо сахарыг хамгийн хэрэглэдэг эргэтэн бол ингээд тархи байгаад байдаг. Тэгэхээр ингээнээр хэлэх юм бол энерги илүүдэлд орчод байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд нөгөө нэг анхаарал маань угаасаа буурах гэдэг. Анхаарал дутмагшлаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийн дэлгэц ширтэх хугацааг хязгаарлах, сахарын хэрэглээг бууруулж оронд нь спортоор чөлөөлөх, ном уншуулах зэрэг дадал суулгах нь хамгийн үр дүнтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн анхаарал дутмагшил манай улсад нэмэгдэхийн хэрээр мэргэжлийн эмчид хандаж эрт эмчилгээ хийхийг санууллаа. Энэ эмгийг хүүхэд багчуудаас гадна насан туршид ахмад наснуудад хүртэл анзаарагдах болжээ. Гэвч манай улсад анхаарал дутмагшлын эсрэг уулгадаг ганцхан төрлийн юм байдаг гэдгийг мэргэжлийн эмч хэлсэн юм. Бид энэ талаар эргэн сурвалжлага өргөх болно.